Зураг 12-10-д үзүүлсэн хэлхээний KL шонгуудын хоорондох ерөнхий эсэргүүцлийг олоо гэсэн байна. Хаанаас нь эхлэх вэ? Зэрэгцээ байгаагаас нь эхэлнэ. Энэ хоёрыг эхлээд зэрэгцүүлчихье. Энэ хоёрыг зэрэгцүүлэх юм бол энэ хоёрын зэрэгцээгээс гарч ирэх тэр эсэргүүцлэг R' гэд хоёрхан ширхэг эсэргүүцэл байгаа учраас шууд 3-ыг үржих нь 6, 3 дээр нэмэх нь 6 гэдээ болчих. R' тэнцүү 18 2 он болсон. Одоо тухайн хэлхээ маань ямар болсон бэ гэвэл ийм болсон. Ингээд за тэгээд эдгээрийн хооронд нь ингээд холбогдсон байлаа гэж бодъё бүгдээр. Ийм болсон байгаа шүү. Энэ шон L, энэ шон маань өөрөө K юм байна. Энэ хаанаас гарч ирсэн эсэргүүцэл вэ гэвэл 3 ба 6-гийн зэрэгцээгээс гарч ирсэн эсэргүүцэл буюу R'. Түүний тоон утга нь 2 ом. Нөгөөх нь энэ R3. За түүний тоон утга нь 4 ом. Ингээд энэ хоёрыг нэгтгэхэд нэгхэн ширхэг эсэргүүцэл болгоход ерөнхий эсэргүүцэл нь ямар байх вэ гэж асууж байна. 2 дээр нэмэх нь 4, 6. Яагаад? Цуу холболттой учраас шууд нэмж олдгоо. Энэ бол юу байсан бэ? А байсан байна. Б. R3 резистороор 6 ампер гүйдэл гүйх бол K ба L цэгүүдийн хоорондох хүчтлийг олоо гэж хэлсэн байна. Энэгээр нэг гүйдэл гүйж байгаа юм байна гэж хэлсэн байна. Энэгээр гүйдэл 6 ампер. За тэгвэл энэ хоёрын нийлбэр буюу R'-ээр бас 6 ампер гүйдэлгүй. Энэгээрээс 6 ампер гүйдэлгүй. Яагаад? Хоёулаа цуваа холболттой байгаа учраас цуваа холболтоор гүйх гүйдлийн хүч нь хязгаарч салахгүй яг нэг ижилхэн байдаг. Тэр маань ерөнхий гүйдлийн хүчтэйгээ тэнцдэг гэж хэлсэн. Ингээд гүйдлийн хүч маань ерөнхий гүйдлийн хүч маань 6 ампер юм байна гэдгийг бүгдээр эндээс мэдээд авчиж байгаа. За тэгээд үргэлжлүүлэх юм бол K болон L хоёрын хоорондох хүчлийг бол VKL гэж бүгдээрээ тэр маань ерөнхий гүйдлийн хүчээ ерөнхий эсэргүүцлээрээ үржүүлээд олдно. Ерөнхий гүйдлийн хүч маань 6, эсэргүүцэл нь 6. 6 36 ом байна. За L2 тоог ашиглаж байгаа гэхээр ерөнхий дээр энийг ашигласан. За эсэргүүцэл дээр энийг ашигласан 6 36 ом биш шүү. Хүчлийг олж байгаа учраас вольт байх нь байна. V-г нь эндээс бодъё бүгдээрээ. R1 ба R2 резисторуудаар гүйх гүйдлийн хүчийг ол хэлэхэд жоох хэцүү юм биш үү. Ямар хүчтэл унж байгаа вэ гэдгийг бүгдээрээ одоо олчихъя. Энэ 2 ом байгаа шүү дээ. Энийг ашиглая. Энийг сайн харж байгаарай. За тэрийг харцсан гэд бодчихъя. Өөр өнгө ашиглая бүгдээрээ. 6 ампер гүйдэл 2 ом эсэргүүцэлтэр 2 6 12 вольт бий болно. 6 ампер 4-өр гүйчин 4 6 24 вольт бий болно. Омын хууль ёсоор. Ингээд нийтдээ 36 вольт гарч байгааг бүгдээр харж байгаа байх. Сая бид нар 36 гэж олсноо доо. Тэрний 12 нь эхнийх дээр унж байгаа юм байна. 24 нь дараагийнх дээр нь унж байгаа юм байна. Энэ дээр 24 вольт. Гэтэл эхний тэр эсэргүүцэл чинь R' гэдэг эсэргүүцэл чинь хоёр зэрэгцээ эсэргүүцлийн нийлбэр R1 болон R2-ын нийлбэр байсан. Гэтэ тэр хоёр маань азар ямар холболттой зэрэгцээ холболттой. За тэгээ хоёр ширхэг эсэргүүцэл байгаа гэдээ 12-оо бас 6-6-аар нь хувааж өгч гэж магадгүй тэхгүй. Нийлбэр дээр энэ хоёрын нийлбэр дээр 12 унж байгаа юм бол салгасан ч гэсэн энэ дээр 12 вольт зэрэгцээ учраас энэ дээр 12 вольт унах ёстой. Тийм учраас R1 дээр 12 вольт унана. 12 вольт. R1 эсэргүүцэл дээр мөн 12 вольт R2 резистор дээр унах хүчтэй байх нэ. Жишээ 4-ийг хий бүгдээрээ. Зураг 12-12-д үзүүлсэн хэлхээнд K түлхүүр салгаатай байх үед R1 резистороор гүйх гүйдэл, K түлхүүр залгаатай байхад R2-оор гүйх гүйдэл, K түлхүүр залгаатай байх үед хэлхээний ерөнхий гүйдлийн хүч тус бүр ямар байх вэ гэж юм. K түлхүүр салгаатай байхад A'д нь салгаатай байхад гүйдэл хэрхэн яаж гүйх вэ гэдгийг хэдүүлээ. Харъя. За тэгвэл гүйдэл ингэж гараад ингэж гүйгээд ингээд ийшээгээ салаад ийшээгээ салах гэдэг юм шиг харагдана. Гэтэл энэ дор салгаатай байна гэдэг нь хэлхээ задгаарсан гэсэн үг. Задгаа ямар нэгэн зүйлээр гүйдэл гүйж чадахгүй. Нэг маш өргөн мөрөн байлаа гэж бодё. Ширүүн урсгалтай. Дээр нь байгаа гүүрийг аваачаад бид нар аваа хийчих юм бол тэрийгээр бид нар гаталж чадахгүй гэдэгтэй адилхан. Сэлээд гаталж чадахгүй гэдэгтэй адилхан. Доошгоо явахгүй гэсэн үг. Харин дээшээгээ явна. Гүйдэл маань ингэж яваад доошгоо салгаатай салцсан. Одоо энд ингэж байхгүй байгаа учраас ямар нэгэн гүүр байхгүй байгаа учраас зөвхөн дээшээ яваад энэ дээгүүр гүгээд ингэж буцаж орж ирнэ. За тэгэхээр ерөнхийдөө энэ зураглалыг толгой дотор бүгдээрээ төсөөлөд авъя. Салгаатай байхад зөвхөн R1 48 вольтод холбогдсон байна. За тэгвэл I1 гэж түүнийг
48 вольтод хэнийг холбосон R1-ийг буюу 3 ohмыг холбосон ингээд 16 ампер гүйдэл гүүх нь байна. К түлхүүр залгачи гэдэг нь гүүрийг бий болгочлоо гэсэн. Энд ингээд битүүрчлээ. Тэгэхээр өнөөх гүйдэл маань ингэж гүгээд ингээд хоёр салхаас өөр замгүй. Хоёр салхал байна. Тэр үед бүгдээрээ гүүх гүйдлийг нь олъё. R2-оор гүүх гүйдэл. За энэ хоёроо эхлээд зэрэгцүүлээд ерөнхий эсрэгүүцлийг нь олъё. Бэд нь. Зэрэгцээ тэгээ хоёрхан ширхэг байгаа учраас тэр ерөнхий эсрэгүүцлийг REQ гээд уртаа зураас татчихад R1-ийг үржих нь R2, хуваах нь R1 дээр нэмэх нь R2 буюу тоон утгаараа 3-ыг үржих нь 6, 3 дээр нэмэх нь 6, 18.92 Ом болох нь байна. За ингээд ерөнхий гүйдлээ зүгээр болчихно. Ингэх шаардлагагүй л дээ. Гэхдээ багш нь анхлан суралцж байгаа гэдэг утгаар. За ерөнхий гүйдэл маань 48-ыг хуваах нь ерөнхий эсрэгүүцэл ингээд 24 юу юм бэ? Ампер. За энэ дээрээс нэг юм 24 ампер гүйдэл гараа гүйж байгаа юм байна. 24 ампер. Энэ дээр ирээд хоёр сална. Доошоо нэг сална, дээшээ нэг сална. Дээшээ нэг салсныг нь I1, доошоо нэг салсныг нь I2 гэж бүгдээрээ. Мөн энийг бүгдээрээ ойлгож байна. Тэрний юу вэ гэвэл зэрэгцээ холболтын үед унж байгаа хүчлүүд маань ижилхэн байдаг. Энэ дээр 48 вольт унана. Энэ доотлих дээр бас 48 вольт унана. Тийм учраас I2-ыг олж болно. Эндээс шууд I2 тэнцүү 48 вольт унж байгаа. 48-ыг хуваах нь 6 ом дээр унж байгаа. Ингээд 8 ампер гээд олцохж болно. Окей. За энэ нэг зам I1-ыг ол гэсэн бол бүгдээрээ яг уу анхны байгаа тэр нүрхий гүйдлийн хүчээс I2-ыг хасаад олчихно. Тэр маань 24-өөс хэдийг асах вэ? 8-ыг хасаад 16 ампер дээшээгээ салаад явсан байх нэ. 48-ыг 3 туга 16 ампер гарах нь. Тэрийг бас та бүхэн маань шалгаад үзээрэй. Вэд нь К түлхүүр залгаатай байх үед хэлхээний ерөнхий гүйдлийн хүч ямар байх вэ гэдгийг бүгдээрээ аль хэдийн олчихсон байгаа учраас багш нь дахиж энэ дээр олохгүй. За тэгвэл хэлхээний ерөнхий гүйдлийн хүч маань бүгдээрээ 24 ампер гэдэг энэ дээр аль хэдийн олчихсон шүү дээ. Тийм учраас энэ маань миний V хувилбарын хариу болох нэ гэдгийг харж байна. Дараагийн жишээ. Зураг 12-13-т үзүүлсэн хэлхээний зөвхөн К түлхүүрийг залгахад. Зөвхөн К-г залгахад гэж байна. Зөвхөн L түлхүүрийг залгахад К ба L2 түлхүүрийг залгахад аль чийдэн болон чийдэнгүүд асах вэ гэж асуусан байна. За залуусаа богино холболт гэдэг ойлголт байдаг. Тэр маань ямар учиртай юм бэ? Зөвхөн К-г залгах юм. Энийг ингээд гүүр барьчлаа гэсэн үг юм. Битүү хэлхээ бий болголоо. Цахилгаан гүйдэл бол ухаантай байдаг. Эсэргүүцэлгүй хэсгэр гүйх чадвартай байдаг гэсэн үг. Тэр маань. За ингээд ерөнхий гүйдэл гараад ингэж гүйгээд энэ занглаан дээр ирнэ. Тэгээд ийшээ нэг салаад дээшээ нэг салах хэрэг гарна. Гэхдээ цахилгаан гүйдэл ухаантай учраас ямар нэгэн эсэргүүцэлгүй байгаа хэсгэр гүйдэг. Ингэж яваад ингээд дээгүр шууд ингэж алхасаж гүйгээд доор байгаа тэр X-ийг ингээд энэ дээр ирээд альч замаар явсан эсэргүүцэлтэй байгаа учраас хоёр тийшээгээ салнаа. Гэхдээ энд L маань задгаа байгааг харж байгаа. Гүүр нураачч. Тэгэхээр тийшээ явж чадахгүй ингэж яваад үндсэндээ ийм нэг гүйдэл бий болох нэ. Гүйдэл аль чийдэнгээр дамжиж өнгөрсөн. Энэ тохиолдолд Y-гээр дамжиж өнгөрсөн. Тийм учраас зөвхөн К түлхүүрийг залгахад зөвхөн залгах гэдэг чинь дээр. Гүйдэл хинээр дайрж өнгөрсөн бэхээр Y гэдэг тэр чийдэнгээр дайрж өнгөрсөн. Энэгээр. Тийм учраас Y чийдэн аснаа гэж хариулна бүгдээрээ. Гүйдэл тэр дээгүр өнгөрж байгаа учраас. Зөвхөн юуг залгасан? L түлхүүрийг залгах. Хэрэг тусдан сайхан ярина айтвал. За энэ ингээд задгаа байгаа. Зөвхөн гэж байгаа учраас энэ L энийг битүүлсэн байна. Энд аваач битүүлсэн байна. Тэгвэл яаж гүөх харъя. Ингэж гүгээд тэр дээгүр задгаа байгаа учраас дээгүр гүөхгүй X дээгүр гүгээд. За тэгээд L-ийг залгацсан. L-ийг залгасан ч гэсэн тэр L-ийн дээр Z гэдэг нэг юм чийдэн байгаа учраас энэ хоёр тийшээ салхаас өрөөрөө байхгүй. Ингэж хоёр тийшээ салаад энэ ингэж доошоо ирээд энэ дээрээсээ бас доошоо ирээд ингээд нийлээд буцаад ингэ явна. Тэгэхээр гүйдэл маань аль алигээр гүйж байгаа вэ гэхээр Y дээгүрч гүйж ин Z дээгүрч гүйж ин. Тэгэхээр Y Z аснаа. Хоёулаа асгана. Вэд нь К ба L хоёр түлхүүрийг хоёуланг залгасан байна. За энд ингээд залгацсан тэр доорч гэсэн залгацсан байгаа.
Ингэж гүгээд ингээд за энэ богино холболт гэж ярина энийг. Энэ богино холболтыг гүгээд эсэргүүцэлгүй хэсгээр гүгээд за тэгээд энэ дээрээ бол яалтчгүй хоёр салаад байгаа. Ингэж нэг салаад байгаа, ингэж нэг салаад байгаа. Тэгэхээр ингэж гүгээд энэ дээгүр гараад x-ийг алгассан гэсэн үг. Энэ хоёр дээгүр гүгээд нийлээд буцаад ингэж гүөх нь байна. Тийм учраас хоёулынгийн залгахад y ба z асах нэ. X асахгүй байна. За түрүү яачлаа? X асж исэн. За тэрийг бас бүгдээрээ юу вэ? Бичиж. X, Y, Z асах нь байна. Тэрийг мартсан байх шүү. Одоо харин Y ба Z асах нь байна. Дараагийн жишээ. Зураг 12-14-т үзүүлсэн хэлхээнд зөвхөн Т чидэн асч байхаар аль түлхүүрийг эсвэл түлхүүрүүдийг залгах вэ? За зөвхөн Т. Аадна. Ингэж яваад нэгийг залгачих. Т3-ыг залгачих. Тэгэх юм бол зүгээр энэ дээр нөхөн дээр сайхан зөвхөн Т-г асууж болох юм байна. Тэгэхээр энд бол 1 ба 3 байх нь. За А гэж яагаад 1 ба 3 түлхүүр залгахад Т маань ганцаархан асах нь байна. Б нь бүх чидэн асч байхаар аль түлхүүрийг залгах ёстой вэ гэсэн байна. За бүх чидэн асаа бүгдээрээ X-ээр дайрах ёстой. Нэгийг бол залгахгүй шүү. Хайчээ. Тэгээд дээшээ яваад хоёрыг бол залгаж иж энэ маань дээшээ явна. Тэгэхгүй бол энэ чи ийшээ яваад гэн шууд. Дангаараа ийшээ яваад гэн. Хоёрыг залгаж иж дээшээ явна. Хоёрыг залгах нь байна ямар ч үсэн. Тэгээд ингэж яваад 3-ыг заавал залгаж иж Т маань асах нь байна. Мөн үү? За 3-ыг бас залгах нь байна. Нөгөөх нь дээшээ яваад 4-ыг залгачих юм бол энэ богино хэлэхээ болоо шууд ийшээ чигээрээ гараа явчихна. Тийм учраас 4-ыг залгахгүйгээр энийг заавал 2 хуваая. Ингэж 2 хуваахад тэр дээдлийн 5 залгагдах нь байна. За ингээд 5-ыг залгаад хүчлэлгүүдлээ 2 хуваагаад нийлүүлээд ингээ гараад ирсэн. За тэгвэл 2 3 ба 5-ыг залгачиж бүх чидэнгүүд маань асах нь байна. В-д нь бүх түлхүүрийг залгавал аль чидэнгүүд асах вэ? За бүгднийг ингээ залгацсан. Энийг ч залгацсан, энийг ч залгасан. Энэ залгаатай, энэ ингээ залгаатай, энэ бас ингээ залгаатай. Богино холболтууд хаана үсэхгүй. Ингэж яваад ийшээ явахыг хүсэхгүй. Энд богино холболт байгаа учраас ухаантай шууд ингээ яваад байна. Алхасаад. За түүний дараа ийшээгээ нэг сална, ийшээгээ нэг сална. Яагаад гэхээр ийшээгээ ч эсэргүүцэл байна, нөгөө тийшээ явшин эсэргүүцэл байгаа учраас хоёр салах нэ. Тэгэхээр хоёр тийшээ салж тарах нь байна. Ингээд ийшээ явлаа, ийшээгээ явлаа. За тэгээд энэ дээгүр явлаа. Одоо энэ дээгүр явна. Тэр дээгүр явахгүй. Яагаад гэхээр энэ богино холболт байгаа учраас. За тэгээд M маань асах нь байна. Т дээгүр аль хэдийн гүйж байгаа нэг өөрөөр хэлбэл M болон T2 л асах нь байна. M T. Хэрвээ энд байна штэ тий. Энд ямар нэгэн байдлаар чидэн байхгүйсэн бол шууд ингэж гүн. Ингэж яваал ингээл ерөөсө богино холболт болол ингээл энэ дээр ачаал ирэх л байна л да. За дараагийн нэг бид нар ярих ёстой асуудал маань юу гэхээр цахилгаан хөдөлгөгч хүч. За энэ нэг ийм ойлголт байгаа. CHH бид нар аль ярьчихсан байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг мартаж болохгүй. Дотроо эсэргүүцэлтэй байгаад түүнийг эсэргүүцдэг индукцийн CHH гараад ирвэл яах вэ гэдэг энэ хэсэгт нэмж яриа бүгдээрээ. Битүү хэлхэнд бага потенциалтай цэгээс их потенциалтай цэник шилжүүлж хэлхийг байнгын гүйдлэр хангах үүргийг гүйцэтгэх энергийн үүсгэр байх ёстой гэж. За тэр маань юу вэ гэвэл батарей. Энэ үүргийг батарей буюу зай гүйцэтгэх нь зай өөрийн гэсэн дотоод эсэргүүцэлтэй байдаг. Эхлээд өөрөө дотооддоо асуудлаа шийдчихээ дараа нь үлдсэн энерги гадаад дээр байгаа гадна талд нь байгаа тэр эсэргүүцлүүд дээр өгдөг. За дотоод эсэргүүцэлтэй байдаг тул гаралтын хүчтэл өөр байдаг. Тухайлбал зай маань ерөнхийдөө 100 гаргаж чадах байлаа гэж бодъё. Гэхдээ 100-ийн тодорхой хэсгийг дотооддоо зарцуулчихна. 100 гэдгийнхаа 20-ыг нь үлдсэн 80-ыг нь гаралтын хүчтэл болгож өгдөг. Дашрамт хэлэхэд дотоод эсэргүүцлийг жижиг R үсгээр тэмдэглэдэг байгаа шүү. За ингээд эпсилоноор юуг тэмдэглэж байгаа юм бэ гэвэл цахилгаан хөдөлгөгч хүч түүний систем нэгжин вольт. Энэгээр гадаад хүчтлийг илэрхийлж байгаа бас вольт гэсэн нэгжтэй. Дотоод эсэргүүцэл жижиг R ом. За энэ гүйдлийн хүчээр бүгдээрээ А-ыг тэмдэглэн тэгээд систем нэгж нь ампер байх нэ. За энэ зурган дээр бүгдээрээ ярьчих. Идеал ямар нэгэн дотооддоо зөрчилгүй нэг тим батарей байх юм бол түүний гаралтын хүчтэл нь ч гэсэн 1.5 байна. Энэ дээр ч гэсэн 1.5 байна. Өөрөөр хэлбэл V гадаад хүчтэл нь өөрийнх нь тэр цахилгаан хөдөлгөгч хүчтэй шууд тэнцэх нь байна. 1.5 1.5. Харин дотооддоо эсэргүүцэлтэй жижиг R-тэй байгаад юм бол за энэ нэг арцхан сэмийг бүгдээрээ эсэргүүцэл дотоод эсэргүүцэлгээ тэмдэглэж байгаа. Дотооддоо эсэргүүцэлтэй байх юм бол дотооддоо асуудлаа шийдэн 1.5-аас тодорхой хэмжээг нь дотоод асуудлаа шийдэхэд зарцуулах нь байна. 0.2 тухайлбал цаана хэд үлдсэн 1.3 үлдсэн. Тэгвэл
Энэ гарч байгаа гадаад хүчтэл маань өөрөө 1.5-аас бага байдаг байх нэ. За хэлхээний схемийг бүгдээрээ харах юм бол энэ гадаад эсэргүүцэл, энэ бол дотоод эсэргүүцлийг илэрхийлж байгаа. Ерөнхийдөө дотоод эсэргүүцлийг хажууд нь эпсилоны хажууд r үсэг тавиад илэрхийлж байна. За би бичээд өгье. Дотоод эсэргүүцэл. Энэ эсэргүүцэл дээр тодорхой хэмжээний энерги алддаг учраас батарей маань шууд өөрийнх нь цахилгаан хөдөлгөж хүчийг өгч чадахгүй байх нь ингээд батарейны хоёр талд хоёр шон дээр бүгдээрээ вольтметрийг энэ зурагт харуулсан байгаа шиг зоох юм бол тэр вольтметрийн гаралт нь өөрөө V тэнцүү анх эпсилон байсан. Эпсилоноос хэдэн хорогдсон бэ гэхээр дотоодынхаа асуудлыг шийдэх гээд I-г үржих нь R нь хорогдсон ийм гаралтын хүчтэй бий болох нэ гэсэн санааг энд илэрхийлнэ. За ингээд гүйдэл үүсгэгчдийг бүгдээрээ бас холбож болдог. Цуваа болон зэрэгцээ холбож болно. Хэрвээ цуваа холбох юм бол бүгдээр ингээд хооронд нэмээд мөн дотоод эсэргүүцлүүдийг нэмдэг байгаа шүү. Гэхдээ энд нэг зүйлийг мартаж болохгүй. Нэмэхдээ бүгдээрээ ямар тохиолдолд нэмдэм бэ гэвэл ийм тохиолдолд ингэж яваад ингээд за энэ бол эерэг сөрөг туйлнууд батарейны энэ эерэг энэ сөрөг энэ сөрөг ийм байх юм бол бүгдээрээ шууд нэмж болно. Энийг эпсилон 1 энийг эпсилон 2 гээ. А яг туйлуудыг нь жоохон зөрүүлээ тавьчих юм бол тухайлбал ийм байвал ингээд ийм байх юм бол эвгүй эпсилон 1 эпсилон 2 эерэг сөрөг эерэг байх юм бол энэ хоёр хоорондоо хасагдана шүү. Эпсилон гэдэг нь эпсилон 1-ээс асах нь эпсилон 2. Удирдлагын дотор байгаа 1.5 вольтын 2 батарейг иймэрхүү байдлаар залгачвал бүгдээрээ энэ нэмэх энэ маань юу лээ хасах энэ маань нэмэх ийм байдлаар залгах юм бол 1.5 вольт 1.5 вольт үндсэндээ надад 3 вольтыг өгж гин. Харин яг эсрэгээр нь ингээд аваачаад толгоогоор нь ингээд хушуугаар нийлүүлээд залгачих юм бол энэ сөрөг эерэг сөрөг ийм байх юм бол 1.5-аас хасах нь 1.5 вольт 0 вольт буюу удирдлагатай нь ажиллахгүй гэсэн санаа. Энийг ойлгосон баг гэж найдаа. За энэ хэсгийг арилгачих багш нь. За нөгөө тэгүр тухайн батарейнууд маань дотоод эсэргүүцэлтэй учраас дотоод эсэргүүцлүүдийг нь хооронд нь нэмнэ. Ямар холболтон дээр? Цуваа холболтон дээр хооронд нь шууд нэмчнэ гэсэн санаа.